За сайн байцгаана уу? Sirius FX Community байна. За энэ 7 хоногийн шинжилгээ өнөөдөр 25 оны 7 сарын 20-ны өдөр байна. За эх 7 хоногийнхоо шинжилгээ хэдүүлээ хийцгээе. За ерөнхий өнгөрсөн 7 хоногоо таймлах юм бол за долларын индекс бол өнгөрсөн 7 хоног бол уналтыг болвол бас гоё үзүүлж өгч чадаагүй. Гэхдээ юу тач уналт бол орж ирсэн. Гэхдээ ер нь бол буцаад өсөөд бол ороод ирчихсэн байж байгаа. За ерөнхийдөө миний харж байгаа унах цэг гэж тодорхойлсон байгаа тийм. За ер нь энэ бүсээс ер нь бол rejection аваад буцаад даун тренд өргөжлүүлээд ороод ирэх хаа гэдэг айдиа бол байгаа да. За харахаа ерөнхийдөө бол rejection-ыг бол гоё авч байна. 2 ч удаа очоод бол авсан. За эхний уналт бол нэлээд үнцгий оржсэн. Одоо ер нь бас доошоогоо баг цагаар бүтцэн эвдээд бас доошоогоо хөдөлгөөнийг бас үзүүлж байгаа харагдчихэв. За тэгэхээр ерөнхийдөө эх 7 хоног бас ер нь бол доошоо ороод ирэх байхаа л гэсэн хүлээлттэй байна. За долларын индексийн хувьд бол ерөнхий таамаг бол ер нь өөрчлөгдөг байгаа. Энэ даун тренд ер нь үргэлжлээд 94 гэдэг ханш руу орж ирэх хандлагатай байгаа гэж үзэж байгаа. За биткойн. За биткойны хувьд ерөнхийдөө бол оролтоо бол гаргасан байна. За 2-7 хоногийн өмнө ерөнхийдөө оролтыг бол хийсэн. 7 сарын 9-ний өдөр оролтыг нээгээд за тэгээд өнгөрсөн 7 хоног эхлээд нэгд өдөр ерөнхийдөө маш гоё өсөлтийг үзүүлээд ороод ирсэн. Тэгээд тэр өдөр нь ерөнхийдөө 120 мянга гэдэг ханш дээр ер нь бол авсан байна. За ерөнхийдөө price action-ыг харахад хөдөлгөөнүүд нэг тэгж бас хүчтэй богино хугацаанд тий одоо жишээ нь энэ өсөлт бол маш богино хугацаанд явсан өсөлт байж байгаа шүү дээ. Энэ шиг дахиж тийм өсөлт ерөнхийдөө орж иртлээ дахиад нэг correction хөдөлгөөн орж ирэхээр байна гэж ер нь бол үзэж байгаа. За магадгүй эх 7 хоногт ороод ирж бол магадгүй. За энэ өнгөрсөн 7 хоног stop loss-ыг бол ийшээ зөөсөн гэд бол хэлсэн байгаа. За SL-ийг зөвчгсөн. За тэгээ 120 дээр ерөнхийдөө бол үргэлжлэлт бол тийшээ явна гэдэг юу бол харж байгаа. Гэхдээ ер нь одоо нэг дахиад нэг доошлуулад тэ. За болж өгвөл энэ 112 мянга гэдэг ханшийн бүс эсрэг рүү ороод ирэх юм бол дахиад үргэлжлээд нэг buy entry-г нээх төлөвлөгөө бол байна. Ер нь бол ерөнхийдөө дахиад нэг жоохон доошлуулж аваад дахиад нэг бүс хөдөлгөөнийг барьж авах төлөвлөгөөтэй байна гэсэн биткойн дээр. За өмнөх одоо манай хэмжээ бол 118 мянга гэдэг ханш дээр бол байсан. За ерөнхийдөө бол 118 мянга гэдэг ханшийг бол авсан. Үндсэн яг том цагийн шинжилгээний дагуу хүрэх газар бол хүрчихсэн. За мөн баг цагийн шилжилт бас дээшээгээ нэлээ хүрхэн гараад ирж байгаа. Учраас ерөнхийдөө энэ хэмжээг ерөнхийдөө нэг аавна гэж үзээд за нэг 130 за бүр том цагаараа шилжих юм бол 140 рүү хүрэх хандлага бол байгаа да. Тэр ерөнхийдөө дахиад нэг pullback-аас нь оролт их төлөвлөгөө бол юун дээр биткойн дээр бол байгаа. За тэгээд ерөнхийдөө болвол бүр энэ өмнөх энэ орой те resistance болж исэн энэ 111,800 гэдэг ханш байна те. За энэ цэг дээр ерөнхийдөө 2 ч удаа rejection аваад өмнөх нь болохоор энэ оройгоо retest хийгээд тийш өргөжлүүлээ сэтлээд явсан байгааг бол харж байгаа. Тэгэхээр энэ маань өөрөө daily дээр харах юм бол магадгүй буцаж ингэж орж ирээд яваад ирэх болов уу гэж бодож байна. Тэгээ биткойны хувьд бол угаасаа ийм гоё resistance-үүдийг бол маш гоё шалгаж rejection авч явдаг тийм. Одоо жишээ нь энд бол хүртэл байж байна. Гэх мэтчлэн ер нь бол rejection-уудыг бол маш гоё авдаг. Одоо миний хүлээж байгаа дүр зураг бол одоо энэ бол том цагийн яг ийм rejection бол байж байгаа энэ бүсээс. Одоо энэ бол нэг дунд цаг гэд тооцох юм бол энэ бүсээс ерөөхдөө rejection аваад үргэлжилсэн нэг маш гоё том өсөлт ингээд ороод ирэх болов уу гэж бодож байна. За ерөнхийдөө бол энд бас ирэхгүй өсөх бас боломж байгаа тийм. Тэгэхээр ерөнхийдөө бас харж агаад доошоо уналтын хэмжээ хөдөлгөөнүүд дуссны дараа баталгаа дэшигээ buy entry-г бол дахиад бол нээх гэсэн төлөвлөгөө бол байж байна. За биткойны хувьд бол ер нь нэг иймэрхүү чиглэлийн хөдөлгөөн гэсэн үг. Ерөнхийдөө одоо энэ 7 сарыг дуусгах хүртэл ерөнхийдөө бол иймэрхүү хандлагатай бол байх бах. За долларын индекс бол ойлгомжтой. За паунд йений хувьд бол TP-г бол
2-7 хоногийн өмнө бол ер нь бол авсан. За тэгтээ тэрнээс хойш бол оролт бол нэггүй. Яагаад тэгэхээр ерөөхдөө бүсийн хөдөлгөөн явж байгаа учраас би өөрөө бас нэг тийм баг цаг дээр бас нэг ярилцдаг болохоор ерөөхдөө нэг энэ хоорондын зүйлсийг нэг авах сонирхолгүй. Магадгүй энэ бүс дээшээ юм уу доошоо задарсны дараа дахиад оролтын энтрийг харна гэсэн төлөвлөгөө бол байна. Яг хөө ер нь бол энэ тохиолдолд яаж арилжах вэ гэхээр трендийн дагуу ерөөхдөө баа энтринуудыг нээжвэл зүгээр. Бас тэгтээ нэлээд доошоогоо pullback нь гоё орж ирчиж баа энтрийг нээвэл зүгээр. За Nasdaq-ийн хувьд Nasdaq-ийн хувьд бол бас эдрэгтэй л өнгөрлөө. 3 удаа бас нэлээд ёроолоос барьж авсан. Биш 2 удаа. 3 дахь нь бол типийг авсан байна. За эхнийх нь бол нэлээд гоё зүү барьж аваад орсон. Нэлээд гоё явж байгаа break-even буцаад авсан. Хоёр дахь нь бас өнгөрсөн 7 хоног оролтоо нээсэн. За энэ маань бас явж исэн. Гэхдээ break-even авчаад ерөнхийдөө яваад өгсөн. За энэ үед ерөнхийдөө наадмын амралтай байсан учраас дахиж доошлоо энэ доороос entry metric бол нээж чадаагүй. Chart ерөнхийдөө бол хараагүй. Ерөнхийдөө сошиалж бараг ороогүй болохоор юу байгаагүй. За тэгээд 16-ны өдөр 16 биш ээ. Энэ чинь 10 Тэгээ 16-ны өдөр. За ерөнхийдөө бол дахиад нэг дундуур нь чарт харж яхад за өсөөд бол гараад ирсэн. За дээшээ мэдээж бүтцийн эвтлээд өгчихсөн. За дахиад дээшээ өснө гэдэг хөдөлгөөн нь бол энэ 14 15-ны хөдөлгөөнд бол гаргаад өгчихсөн байж. За тэгээ pullback ерөнхийдөө бол нэлээ гүнзгий орж ирж байгаа харагдчихсэн. За тэгээд ерөнхийдөө бол юу яасан? Энд байгаа ерөнхийдөө нэг тийм demand zone байгаа гэж үзээд за ер нь тэгээд бүтцээ доош нь эвдэхгүй энэ бол ёроол гэж үзээд тэгээ энэ бол угаасаа доовор бол манайхан бол хараад л мэдчихэж байгаа хөтэй. Энд чи ингээд орой тогтоод ёроол тогтоод орой тогтоод тэгээ одоо ингээд ёроол тогтоод явж байгаа. Ерөнхийдөө бол доовынхаа бүтцийг бол хадгалаад явсан. За энэ ёроолыг эвдэхгүй гэж үзээд за ерөнхийдөө ийшийг нэлээд бас одоо юу орой энэ чинь юу яаж исэн Nasdaq-ийн өөрийн бирж нэгдсэн нэлээд хөдөлгөөн нь ороод ирчихсэн. Нэлээд бас авсан. Тэгээд тэн дээр нь ерөнхийдөө бол доош нь нэлээд ороод ирэхээр нь ерөнхийдөө за энэ чирээс ерөн дараад stop loss-ыг энэ чи тавьчихъя гээд оролтыг бол нэгээ типигээ бол 23100 хавцаа ингээд ерөнхийдөө бол тавьсан байгаа. За тэгээд ерөнхийдөө типигээ аваад Nasdaq-ийн арилжаа бол дууссан. За одоо ерөнхийдөө дахиад Nasdaq-аас юу хүлээх вэ гэхээр за ер нь бол одоо уналтын хөдөлгөөнүүд ер нь бол нэг юу яатсан байгаа да явцсан байгаад одоо ер нь бол өсөлт рүүгээ нэгэнтээ орцсон гэж бол би харж байгаа. Яагаад тэгэхээр энд бол нэлээд liquidity ерөнхийдөө хамаад өссөн зүйл бол болсон байгаа. Тэгэхээр ерөнхийдөө энэ бол ёроол болсон. За мөн дээрэс нь энд бас хөдөлгөөнийг бол нэлээд хүчтэй савлгаа үүсгээд за ерөнхийдөө энд угаасаа авах хэрэгтэй байсан ёроолтой бол бүгдийг нь авчихсан. Тэгээд liquidity-нүүд бол аваад ерөнхийдөө бол өсчихсэн байна. За одоо бол би бол нэг эдгээр доор бол нэг тэгж амар бас татгатаар хэмжээний захиалгууд бас байгаа гэж бодохгүй. Тэгэхээр ерөнхийдөө бол одоо миний харж байгаа өнцөг бол за мөн өмнөх 27 хоногийн өмнөх шинжилгээнд дэр жилжсэн те. За нэг өсөлт яваад нэг буцаад нэг pullback-ийн хөдөлгөөн ерөнхийдөө орж ирээд буцаад өсөлтөнд өргөжлөх баха гэдэг зүйлийг бол гаргаж ирсэн. Тэгэхээр одоо бол өсөлтүүд ерөнхийдөө хэрвээ дахиж өсөлт явахаар бол нэг тэгж доошоо гүнзгий бол нэг орж ирэхгүй байх. Ер нь нэг иймэрхүү өсөлт явж байгаа. Тэгээд нэг буцаад нэг cult down trend руу ороод за тэгээд буцаад өсөлтийнхаа трендийг өргөжлүүлэх байх гэсэн нэг тийм урт хугацааны шинжилгээ бол одоо гарч ирсэн ч. Тэгэхээр одоо энэ чинь ерөнхийдөө ямар нэгэн байдлаар за одоо бол бүс тогтох хөдөлгөөн бол явагдсан байж байна та. За энд бол нэг бүсийн хөдөлгөөн. За ер нь бол баг цагаараа энэ дээр байж хагаад доошо шилжиж орж ирсэн байна. За одоо бол бүхэлдээ нэг ингээд харах юм бол 30 минутын тайм фрейм дээр иймэрхүү бүс бол ингээд тогтчихсон бол байж байна та. Энэ бол доороос шилжиж орж ирсэн бүс бол байж байгаа тийм. За энэ бүс ерөнхийдөө дээшээ ороод ирсэн. За магадгүй энэ бүс үргэлжлээ дээшээ шилжиж гараад ирэх юм бол дахиад нэг энэ чинь нэг баг цагийн эсвэл дунд цагийн нэг тийм day trade арилжаа, long арилжаа нээж болно. За нөгөө талаас ерөнхийдөө доош нь шилжүүлэх юм бол би ерөнхийдөө бас sell арилжаар бас харъя гэсэн бодол бас байгаа. Тэгэхээр Nasdaq-ийн хувьд бол одоо яг чиглэл жоохон барьцгүй харж болно.
жоохон юуг хоёр тал руугаа харна. Аль тал руу ер нь шилжилт үүсгэх нь үү? Тэр тал руу ерөөхдөө арилж байгаа хараад явхад бол буруудахгүй. За ялангуяа энд байгаа бүтцийг ерөөхдөө эвдээд доошоогоо гараад ирэх юм бол одоо хамгийн сүүлийн high low чинь одоо энд байгаа шүү дээ. Ерөөхдөө энэ high low эвдээд дахиад low low хийгээд явах юм бол ер нь down trend руугаа харна доошоогоо. За тэгээд доошоогоо ерөөхдөө аль хүртэл харах юм бэ гэхээр ерөнхий нэг энэ орой руу тэгээ 22250 гэдэг үнийн дүн байна да. Ерөнхийдөө энэ доошоо хүртэл ороод ирэх боломжтой гэж ерөнхийдөө бол харна. За Nasdaq-ийн хувьд бол нэг иймэрхүү одоо ерөнхийдөө бол бага цагийн long арилжаануудыг нээгээд тэгээ доошоо чиглэлийн баталгаанууд өгч явах юм бол short арилжаанууд нээгээд явах төлөвлөгөөтэй байгаа. За тэгээ доошоо чиглэл ер нь жоохон баталгаажчих юм бол магадгүй энэ авис ч юм уу те гоё нөхцөл харж агаад бас нэг хөрхөн тийм swing талтаа арилжааг бас бариад авах боломж ерөнхийдөө бол сонирхол бол байна. Ерөнхийдөө нэг 7 хоног хавцаа өргүүлсэн арилжаа ч юм уу те Nasdaq-ийн хувьд бол за алтны хувьд ерөнхийдөө бол одоо том цагийн одоо бол нэг иймэрхүү аптрend бол явж байгаа те аптрend бол явж байгаа. Маш агрессив аптрend бол явж байгаа. Том цагаараа бол алт бол маш өндөр өсөлтийг үзүүлээд бол явж байгаа. За тэгээд үүн дээр бол ерөнхийдөө одоо нэг ийм upside-ийн downtrend татагдсан бол байж байгаа тийм доошо задардаг одоо юу тренд лайн та. За ерөнхийдөө бол энэ хэсгээсээ бол rejection-ыг бол аваад бол явж байгаа харагдчихжээ. За тэгээд одоо бол support zone бол энэ 3450 гэдэг ханш байгаа. 3450-аас 3500 гэдэг энэ бүс бол маш их захиалгууд ч байгаа. Маш их ордерууд байгаа тийм маш их liquidity байгаа гэсэн. Ерөнхийдөө бол шинжилгээ бол ерөөсөө өөрчлөгдөөгүй. Ерөнхийдөө бүх зүйл шинжилгээний дагуу явж байгаа учраас ерөнхийдөө бол би дээшээгээ ерөнхийдөө орж ирээд энд байгаа захиалгуудыг ерөнхийдөө хамж аавна. За энэ чинээсээ үргэлжлсэн бас өсөлтийг үзүүлж болно. Үгүй бол магадгүй энэ оройг хамчаад нэг хэсэг уналт ерөнхийдөө хэсэгч байх уу хэрвээ алтны үед том цагаараа ерөнхийдөө даун тренд руу шилжих юм бол хэсэгч биш ер нь нэлийн уналт орж ирэх болов гэсэн надад бол таамаг байгаад. Ер нь бол те за дор аж би баг ерөнхийдөө 2800 гэдэг ханш руу за мэдээж psychological level буюу 3000 гэдэг ханш бол байж байгаа. За үүний дараа 2800. За бүр хамгийн эцсийн харах цэг гэх юм бол бүр 2000 гэдэг цэг рүү ер нь бол харах хандлагатай бол байгаа алтны үед. За ер нь бол энэ тарифын нөлөө энэ geopolitical асуудал нь Трамп хийж байгаа бодлого ерөнхийдөө бол алтны хувьд бол маш одоо муу зүйл байхаар зүйл. Гэхдээ тэгсэн хэдий ч бас бүх зүйл Трампын бас санснаар болохгүй байгаа учраас ер нь бол юугүй. Гэхдээ ер нь одоо бас Трампын бодлоготой ерөнхийдөө бодлогууд бас ихнээсээ биелээд ингээд одоо бүр сүүлд хүртэл Jeremy Powell-ыг хүртэл ингээд ажлаа хүлээлгэж үг чамаг бараг хална гэсэн тиймэрхүү одоо бүртэл яриа гаргаад бол байж байгаа тийм Трамп хүртэл ерөнхийдөө өөрийнхөө нэрийг дөвж байх болчих жаа. Улс төрлөө оролцоо байлаад ерөнхийдөө өөрийнхөө хийж байгаа үйл ажиллагаанд анхаарал Grok тийм Tesla жолоочгүй машин эдэргээд ерөнхийдөө тэдэрлэг илүү анхаарал явуулчихсан улс төрлөө нь бас нэг оролцоо бол бойлчихсон байж байгаа. Тэгэхээр ер нь бол хэрвээ одоо дайны байдал хэрвээ зогсоод үнэхээр тийм зах зээл хайтахан болчих юм бол алтны хувьд бол нэлээ уналт орж ирэх тийм алсын хараа бол байж байгаа. За гэхдээ тийм амархан бол бас унахгүй. Ер нь бол шууд нэг тийм crash бол явагдана гэж бол бодохгүй. Өөр ерөнхийдөө бол нэг тийм бас л нэг иймэрхүү зиг загтай тий дунд нь бас нэг хальт өсч өмсөөл нэг иймэрхүү хөдөлгөөнтэйгээр урт цагийн уналт урт хугацааны уналт бол орж ирэх байх. За магадгүй дээшээ өсч орж ирээд ер нь бол нэг яг эдитээс илүүтэйгээ шалгаж үзэх байх. Тэгээд хэрвээ тэр маань урт цагийн уналтын эхлэл байх юм бол тэрийг ер нь нэлээд доош нь барина гэсэн төлөвлөгөөтэй явдал энтриг нэ. За тэгвэл тэр хүртэл бол ерөнхийдөө маш их цай байгаа. Тэр болтол ерөнхийдөө бол манай community болон би бол ерөнхийдөө бол авч байт тал руугаа ер нь бол харж байгаа. За тэгээд тиймдээ чи ерөнхийдөө бол хэд хэдэн бас buy entry-нүүдийг авч TP-г бол авсан байж байгаа. За алтны хувьд ер нь бол ойрын шинжилгээ ер нь бол дээшээ тал руугаа харж байгаа. Дээшээ тал руу харж байгаа. За ер нь том цагийн одоо орой гэх юм бол энэ ч тийм. За өмнөх ёроол гэх юм бол энд бол байж идэг.
За тэгэнгүүт дунд цаг руугаа ерөөхдөө орох юм бол за энд нэг орой энд орол гэж. За тэгэхээр эхний ээлжинд ядаж та энэ бүтцийг эвдэж үзүүлэх. За мөн цаашлаад энэ оролыг эвдэж үзүүлчих юм бол за ер нь тренд ирэх тал руугаа ер нь маш өндөр магадaltaй явчлаа шүү гэдэг зүйлийг бол харна. Буцаад одоо 3000 гэдэг ханшаа шалгаад ирчих юм бол тэрний тулд ерөнхийдөө бол одоо энд байгаа бүс те тогтсон байгаа бүс ямар нэгэн байдлаар доошоо сайхан бүсийн шилжилтийг бол бид нар хийж үзүүлэх хэрэгтэй. За тэгжиж ерөнхийдөө sale entry гэдэг баталгааг бол аав. Одоогоор бол buy бүтц ерөнхийдөө бол buy structure ерөөсөө эвтрээгүй маш сайхан хадгалагдаад өсөлтөө үзүүлээд бол явж байгаа. Яг хөө нэлээд савлгаатай бол байгаа те. Trump-ийн хувьд бол зах зээлийг уусаа амар савлуулж байгаа бол бид нар уусаа Trump гарснаас уусаа амар харж байгаа шүү дээ. Их тийм яах гээд байгааг нь мэддэхгүй байр суурьтай байдаг шүү дээ. Тэгхүү ингэхүү те. Ингэн тэгнэ нэг тийм агуу зэвүү яриатай. Үгүй ингэх гээд байна. Үгүй ингэнэ. Үгүй ингэх юм уу гэл. Их тийм бусдыг нэг тэгж төөрөгдүүлдэг. Тэгж байгаа сүлд нь нэг үйлдэл хийждэг те. Нэг тиймэрхүү хандлагатай зах зээлд нэлээд өндөр импактыг үзүүлээд байгаа. Тэгэхээр ер нь бол бас боломжтой байх хэрэгтэй. Зах зээлийг бас нэлээд савлуулж байгаа. Үндсэн чиглэл дөрвөлт орохгүй байх ч гэсэн да. Ер нь бол нэлээд савлаатай байгаа учраас маш их стоп лоссуудыг хамуулах, тэ break even цохиулах нөхцөлүүд байдаг. За үүндээ бол манайхан бол ер нь бол за та хэд маань гэсэн шинжилгээний дагуу ер нь арилжаануудыг хараад ингээд үзэж байгаа. Ер нь бол ихэнхдээ л ер нь бол stop loss бол ер нь их авахгүй байдаг. Break even-ийг бол нэлээд авахулчаад идэг. Гэхдээ ер нь break even бол би break even-ийг бол ашиг гэж хардаг. За ерөнхийдөө бол entry нэгэд ашигтай явж чад break even авсан байна гэдэг маань ерөнхийдөө бол ямар ч алдагдaltaгүй. Мөн дээрэс нь бас тухайн бүсээс ерөнхийдөө тодорхой хэмжээнд ашигтай явж исэн учраас би бас харцсангуу шинжилгээ зүг байсан. Тэгтээ арай буруу газраас орсон ч юм уу те. Тиймэрхүү байдлаас нь ханддаг болохоор break even-ийг бол би ашиг гэж хардаг. Тэгэхээр ерөнхийдөө бол дандаа ашигтай байдаг гэж хэлж болно те. За 7 хоногийн шинжилгээний хувьд бол ерөнхийдөө иймэрхүү. За ер нь үндсэн нөгөө нэг чиглэлийн одоо өмнөх шинжилгээнүүдийн чиглэл таамаглал ерөнхийдөө өөрчлөгдөөгүй. Тэрний дагуу явж байгаа учраас ерөнхийдөө жоохон өөр үе маань жоохон богинохон байгаа да. За тэгээд дээрэс нь өөрөө бага хослол дээр арилждаг учраас ерөнхийдөө бас цомхон байгаа. Ер нь бага хослол дээр арилжах нь ер нь амар. Та хэд маань гэсэн ер нь бас яг өөрийнхөө арилжах тохиромжтой хослолуудаа сонгож бол бас зүгээр. Тийм ээ. За мөн дээрэс нь за одоо дахиад хэлээ. Манай community үйл ажиллагаа бол нийтэд нээлттэйгээр хөдөлбөргүйгээр явагдаж байгаа. Тэгэхээр ерөөхдөө та бүхэн доор байрлах Telegram линк дээр ороод манай community-д бүгдээрээ нэгдэх бүрэн боломжтой шүү дээ. За тэн дээр бол манай одоо бүх IT шинжилгээнүүд бүгд хуваалцаад явж идэг. За бүх зарлал мэдээллүүд, урамшууллууд ерөөхдөө бүгд бүгдээрээ ерөөхдөө нээлттэй та бүгдээ хуваалцаад явдаг байгаа. За ерөөхдөө наадмын амралтын өмнө buy position бол нээсэн. За энтрийг нэхтээ бол угаасаа сигнал ID-гаа бол хуваалцсан. За чинээс ерөөхдөө swing барих ID оруулж байгаа. За тэгээд тэрний дараа сайхан өсөж гарч за ингээд явж байгаа тийм. За иймэрхүү sell оролтууд, иймэрхүү buy оролтууд гэдэг. Ерөөхдөө бол ингээд бүгдийг нь бол сайхан хуваалцаад бол явдаг. За тэгэхээр та бүхнийг ерөөхдөө community-тэй бас нэгдээд хамтдаа хөгжөөд хамтдаа сайхан харилцаа хийгээд ашиг өртөд яваасай гэж хүсэж байна. За тэгээд ерөнхийдөө манай Series Fix community-ийн зүгээс манай бас зорилго бол ерөнхийдөө бас нэг сайхан гоё хамтдаа хөгждөг ашигтай харилцаатай нэгэндээ тусалдаг, дэмждэг тийм community-г бүрдүүлэх хүсэл сонирхолтой байгаа тийм. Ямар нэгэн байдлаар Forex-ийн зах зээл рүү орж иж шинэ хүмүүс зөв замлаар нь зөв системтэй тийм аль болох буруу одоо гамталтаж мөнгө алдахаас нь сэргийлж урт хугацаанд ашигтай байх тэр замналт нь ерөөхдөө дэмжиж туслах зорилготой тийм хамт олныг бүтээх одоо зорилготойгоор одоо ажиллаж байгаа. Тэгэхээр та бүхнийг ерөөхдөө манай community-д бол нэгдээсэй гэж чинь. За сошиаллоор бол нэгт хийж амар маркетинг нэтрийг хийгээд иж чадахгүй. Ерөөхдөө өөр үе бол хийгээд явна. Тэгээд ерөөхдөө бүх юм ерөөхдөө Telegram group дотор явж байгаа учраас та бүхэн өдөөж Telegram-да хамгийн түрүүнд нэгдээрэй. За тэгээд эх 7 хоногийн арилжаанд нь бүгдд нь амжилт хүсье. За бүгдээрээ сайхан амраарай. Амжилт.